Сайн байцгаана уу, намайг Маралмаа гэдэг. Тэгээ одоо 17 настай. Сургуулийн сүнс 2 киноны Туяа гэдэг охины дүр дээр ажилласан байгаа. Сургуулийн сүнс нэг болохоор өмнө жил хийгдэжсэн. Тэгээд нэг дээр болохоор би туслах дүр дээр ажиллаж байсан. Зохиол маань болохоор яг тэр түүх дээр тулгуурлаж явсан болохоор анх манай найруулагч маань ингээд ирж пробонд ороорой гэдэгчсэн. Тэгээ пробонд ороод тэгээд азар тэнцсэн юм уу да. Тэгээд Туяагийн дүрээ авсан байгаа. Анх зохиолоо уншаад төрсөн сэтгэл гэх юм бол бүр үнэхээр айжсэн. Амар том зохиол байсан болохоор яана өөрөө дүр авцсан. Тэгээд яана чадах болов яах бол гэдээ айгу сандарч ирсэн. Сургуулийн сүнс 2-ын хэлэх гээд байгаа санаа нь миний бодлоор одоогийн нийгэмд болохоор хүн зүгээр л одоо хүнийг тэ ямар ч үгээр ч юм уус болвол үйлдэлээр дээрлэхэж одоо доромжлох нь одоо нөгөө хүндээ яг ямар байдлаар хүрдэг вэ? Тэгээд тэр нь ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг хүртэл ингээд харуулсан. Хүн ер нь бол хүндээ нөлөөлдөг болохоор аль болох мууар нөлөөлөхгүйгээр нэгнийгээ ингэж аварч дэмжиж амьдрах нь айгүй чухал юм шиг санагдсан. Сургуулийн сүнс 2 киноны хувьд болохоор том жижигчдэд оролцсон. Тэгээд харчаад бүр үнэхээр их баярлал. Тэгээд амар хөөрхөн сэтгэл тогтлол. Тэгээд туршлагатай хүмүүстэй ажиллахаар миний хувьд болохоор үнэхээр том ингээд аз завшаан. Тэгээд тэр аз завшаанаа ингээд аль болох ингээд бөснөлгөнд бол өөрөө айгүй хичээж ажилласан. Эсрэг дүр тэгээд эсрэг дүр гэхээр л ер нь надад айгүй хэцүү санагдсан. За яг хөө дүрийн хувьд гэхэд тэгээд ажиллаж байхад болохоор хэд хэдэн тулгамдж байгаа асуудлууд бол байсан. Яагаад гэвэл миний амьдралаас бол аюу хоолтой. Би яаж ч амьдрал дээр бол ийм эсрэг төрлийн хүн биш аахгүй. Нөгөө кастинг найруулагчтайгаа тулж ажиллаад тэгээд хүмүүсээс хажууд байгаа манай жүжигчид бас надад аюу их зөвлөгөө өгч ирсэн. Тэгсний үндсэн дээр одоо Туяа гэдэг хүн гарч ирсэн юм уу да. Эрэг дүр маань болохоор миний амьдрал дээр яг манай төрсөн их чиг. Тэгээд яг тэр хүнийгаа ингээд боогоод тэгж яхад үнэхээр бүр ингээд ёо хана ингээл дуусгалах нь ёо яна уучлаарай ёо гэж бүр ингээл тэгдэг. Гэхдээ мэдээж дүрээ бол гаргана. Бүр одоо ч гэсэн ингээд яг тэр үед ингээд гарч чирээд ингээд салганаад бүр ингээд зүгээр болохгүйс нэг ингээд яг ингээд төсөөлөгдөд байгаа байхгүй юу. Аль болох үзэгчдийнүүд нь ингээд үнэхээр жинхнээсээ ингэж харагдуулах гэж үнэхээр хичээсэн. Тэгээд жинхэнэ боосон, жинхэнэ уйлсан бүх сэтгэл хөдлөлүүд бүгдээрээ яг үнэнгээсээ гарч. За Синарт кино академид би 3 жил хагас суралцсан. Тэгээд суралцж байгаа хугацаанд болохоор яг найруулагчийнхаа удирдлагын доор ингээд морлоош 1 2 3 4 дээр ассистент найруулагч болон одоо тослох дүрүүд дээр болон ингээд гол дүрүүд дээр ажиллаж байсан. Тэгээд надад бол яад ч юм арын албанд явах нэг тийм айгу гой санагддаг гэсэн. Ассистент найруулагч гэдэг өөр амар дуртай болохоор арын албанд явдаг хүмүүсийг бол би үнэхээр их хүндэлдэг. Одоо ямар ч киноны арын албанд явдаг хүмүүсийг бол үнэхээр биширдэг. Тэр кино ингээд арын албаныхнаар ингээд бүтэж байгаа болохоор тэгээд сценариудад ахтаас тайсны жүжигчүүдэд тэгээд контентуудад ажиллаж исэн. Тэгээд сургуулийн сүнс нэг дээр туслах дүр дээр ажиллаж исэн. Тэгээд тэр бүтээлүүдэд ингээд оролцсон тоглох болгоно ингээд шин зүйлүүдийг мэдэж аваад сураад явах нь надад ингээд айгу сайхан санагдчихсан. Аим шиг кино бол үнэхээр ярих юм байхгүй. Тэр чинь шал өөр хоорондоо миний хувьд бол айгүй их судалгаал шаардлагатай юм шиг санагдсан. Яг би тэр сцены зургийн арталт нь ингээд байжсэн. Тэгээд ингээд Туяа ингээд хаалга нэгээрээ туслаарай гэд ингээд урилж ихт надад ингээд бүр жинхнээсээ бүр ёо ямар амар юм бэ гэд бүр би ингээд найзаагаа ингээд үхэх гээд тахт нь ингээд тэр дотор инээгээ суугаад байгаа байхгүй юу. Тийм болохоор ингээд надад тэр амар хүн санагдаад бүр ингээд Туяа ингээд туслаач дээ гэд тахт нь хүртэл ингээд туслахгүй байж хахад миний бодит амьдрал дээр болохоор би бол үнэхээр айжсэн. Би ингээд жүжигчдийнхаа ингээд хамгийн бага нь байсан. Тэгээ бага нь болохоор ингээд айгүй хөөрхөн намайг ингээд хөөрдөж одоо надтай хамт ажилласан ах чинь маань надад бүр айгүй их зөвлөгөө өгчээсэн. Одоо энэ дүүти ингэтэй одоо энэ дүр дээр яг ийм юм байгаа, тийм юм байгаа. Чи ингэвэл ингэн тэгвэл тэгнэ гэж надад айгүй их зөвлөгөө өгчээсэн. Тэнд нь бол би үнэхээр их баярлж байгаа. Бүр одоо бол баярладаг. Ямар азар энэ хүмүүстэй хамт тоглолоо гэж айгүй баярлж байгаа. Тэгээд энэ боломжийг өгсөн ерхий найруулагч болон кино арын албаныхаа найруулагчийн багтаа айгүй их баярлж байгаа. За манай сургуулийн сүнс 2 киног үзэх шалтгаан бол ердөө л ингийн
Яагаад гэвэл энэ кино, ийм төрлийн кино жанр одоо аим шин кинонд дундаа аим шин кино гэж байдаг ч гэсэндээ яг өсвөр насныханд зориулсан ч юм уу яг миний хувьд бол байхгүй юм шиг санагддаг. Одоо бүх жанрыг харуулсан аим шин адал явдалтай яг хөгжилтэй эсвүүд ч гэсэн байгаа. Нийгмийн маш чухал сэдвийг хүндсэн болохоор энэ айгуу яг том үзэг шалтгаан болно. За тэгээд манай киног өргөнөөр хүлээн авч үзээрэй. Наттай хамт байсан баярлалаа. Баяртай. Энэ хавчаар туяагийн усанд байсан хавчаар мөн үү? Чи наа хавчаар зүггүй мүү? Чухал нанди юмаа гэж. Бид нар энэ хэрэгт холбогдож болохгүй гэдгийг мэдж байгаа эцтэй орноо. Энэ бүхэн тэр сэндрийг шилжиж ирснээс хойш болсон гэдгийг та нар анзаарахгүй байна уу? Аав ич хоёроо ямар хүмүүс байдгийг мэддэг үү? Нэрээ үнжин шүү дээ. Насрахаа охиндоо үлдээсэн ганц. Гоё араач. Нэг цэцгээ шүү. Гоё ядам шүү. Яаж өнгөрсөн? Гадны нөлөөт юу? Юу? Рош. Дуучи. Сургуулийн сүнс 2 аимшигын уран сайхны кино 2022 оны 12 дугаар сарын 30-наас бүх кинотеатруудын дэлгэцнэ.